Цаасгүй захин засаг хөтөлбөрийн хүрээнд засгийн газар албан бичгээ 100% захимаар солилцох боломж бүрдлээ. Ингэснээр яамдын бичих хэргийн зардал болох 1.2 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоолол гарчээ. Энэ хүрээнд захин хөгжил инновац харилцаа холбооны яам болон Монголын академийн зүгээс албан бичих солилцооны дундын систем DocX-ийг хөгжүүлж төр болон хувийн хэвшлийн 17 ERP системийг нэгтгэлээ. Мөн төрийн 2001 байгууллага өнөөдрийн байдлаар албан бичих солилцооны дундын системийг ашиглаж байна. Цаашид төрийн бүх байгууллага захимаар бичиг баримт солилцох ажлыг үе шаттай зохион байгуулна. Олон улсын цахилгаан холбооны байгууллага болон далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны хүрээлэнгээс хамтран Аз номхон далайн бүс нутгийн хиймэл дагуулын үйлчилгээ, үндэсний зохицуултын тогтолцоо, түншлэл семинарыг Улаанбаатар хотод зохион байгууллаа. 2 өдрийн туршид үргэлжилсэн семинарт Америк, Азербайджан, Бангладеш, Индонез, Малайз, Пакистан, Бутан, Камбож, Лаос, Непал, Шри-Ланк зэрэг улс орнууд өөрсдийн туршлагаа хуваалцлаа. Монгол улс нь үндэсний хиймэл дагуулын төсөл хэрэгжүүлж байгаа энэ үед бусад орны туршлагыг судлах боломжийг энэхүү семинар олгосон. Захин хөгжил инновац харилцаа холбооны яамнаас хөдөөгийн аслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтц төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд орон нутгийн аслагдсан 129 багт өөрийн холбооны сүлжээ нэвтрүүлнэ. Тодорхойлбол 2024 онд 74, 2025 онд 55 багт энэхүү сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр иргэд интернетийн үйлчилгээг гар утснаасаа бүлээн гамшиг онцгой байдлын үеийн мэдээллийг цаг алдалгүй шуурхаа урьдчилан сэргийлэх төрөөс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн захин үйлчилгээг хүлээн авах боломж бүрдэнэ. Дэлхийн сансрын 7 хоног үйл ажиллагаа нийслэл болон 21 аймагт нэгэн зэрэг нээлттэй хийлээ. 7 хоногийн туршид үргэлжлэх тус арга хэмжээ нь хүүхэд залуус шинжлэх ухаан технологийн ач холбогдлыг таниулах, дэлхийд даяар хүмүүс сансар огторгуй судлаас бий болдог өндөр технологи түүний ач тусыг сурчлах, таниулах зорилготой юм а. Захин хөгжил инновац харилцаа холбооны яам JICA болон Оксфордын их сургуулийн кибер аюулгүй байдлын чадрын төвтэй хамтран Монгол улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх судалгааг эхлүүллээ. Судалгаанд манай улсын төр хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд 10 дугаар сарын 2-оос 4-ний хооронд зөвлөлт уулзалтыг зохион байгууллаа. Захин үйлчлэгээний нэгдсэн системийг Монголигийн 4 жилийн ойн 7 хоног тохиолоо. Монголын академийн төрийн 86 байгууллагын 1252 үйлчлэгээг захинжуулсан. Цаашид захин хөгжил инновац харилцаа холбооны яам төрийн үйлчлэгээний тог багасгаж, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоо шилжүүлэх, Монголын академийг төрийн их хөгжил AI төв болгохоор зорж ажиллаж байна. Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Сайд Баатархүү салбар болон харьяа байгууллагын ахмад холбооны сайд орлогч сайдаар ажиллаж байсан буурлуудад хүндэтгэл үзүүллээ. Баатархүү сайд ахмадуудынхаа амин дуршлаг, оюун санааг боловсрол хөдөлмөрийн зах зээл шингээнэ гэдгээж онцоллоо.